За хамгийн сүүлийн бодлогоор нэг энэ тав бодлогыг баадъя гэж бодоод ер нь спортоос бодлого бодож үзүүлж эхэлье. Энэ 29 хүн батсан юм байна. 29 гэхэр чинь цөөхөн доорно л та. За энэ болохоор бүх бодлолтууд хүмүүс аралтаа л гэдэг юм л та. Тэгэл болохгүй л байгаа юм шиг л шүү дээ. Тэгээ нэг саяхан 4 сарын 30-нд амраа утсан л юм байна. Амраа бол анхны олцсон л юм байна. За ингэж байгаа. За ингээд. За энэ өгүүлбэрийг уншиж чинь үсттэй 77-42. Ер нь бол нэг ийм дүрс байхад энэ дүрсийг бодоход хичнээн юу хэрэгтэй вэ? Юу гэдгүүлээ. Гадаргуун талбай. Тэгээ одоо яг энэ дүрсний гадаргуун талбай бол жишээлбэл энэ бол нэг гин дүрс өгч штэ тий. Үлээ. Тий. Тэгээд нэгийг ярьцхан нэг. Тэгээд тухайн нүдэнд нөгөө нэг блок байгаа юу гүй юу гэдгийг илэрхийлсэн. Юм уу? Өндөр тэгээ нүд юунд ингээд хэр өндөр юу байгаа вэ? Юу лээ? Хайрцаг давхарлцсан байгаа байл гэсэн үг шүү дээ, тэ. Давхарлцсан байгааг л илэрхийлэх тоомод орж ирнэ гэсэн үг шүү дээ, тэ. Тэгэхээр нэгийг харьцах нэг дээр хэр өндөр байгаа. За нэг л юм бөмбөр. Нэг гэхээр нэг давхар юм хайрцагл байгаа гэсэн үг шүү. Тэрийг одоо гадаргууг нь бүрхийн тулд нэг хайрцаг чинь 6 талтай шүү дээ, тэ. За энэ үнтэй энэ бол гэлвэж юм л та. За тэгэхээр чинь юу штэ. Яг санаа нь бол энэ л дээ. Одоо энэ дүрсний үед авч үзье л да тий. Яг энэ дүрсний үед авч үзье л да. Яг энэ дүрсний үед авч үзэхэд за ингээ. Яг энэ дүрсний үед авч үзэхэд бүх тал нь ямар нэгэн юутай болвол юулаа ямар нэгэн нүдтэй холбоотой болвол бодож чадахгүй шүү дээ, бүрж чадахгүй тий. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол бүх тал нь ямар ч юу гэдэг лээ. За энэ юм хэд болоо? 100 гэдэг чинь сайн штэ тий. Тухайн нүд нь ямар ч хөрш байхгүй бол тэр чинь юу гэсэн үг байхгүй юу? Хов осон талбай гэсэн. Энэ дүрсийн нэг хэсэг биш гэсэн үг байхгүй. Тэрийг бол бүрхгүй штэ тий. Тэгэхээр одоо жишээлбэл энэ дүрсний яг энэ нүдийг авч үзье л да тий. Яг энэ нүдийг бид нэг гэж хэлээ те. Нэг гэж үзье. Тэгвэл нэг хөршүүдийн тоол те. Хөршүүдийн тоолгоор энд нэг байна те. Цаана нэг байна те. Тэгээ хоёр угааз
хоёр хөрштэй байгаа. Тэгэхээр энэ яг энэ нүдийг бол бүрхэд энэ нүдтэй холбоотой бүрэлдэхүүн 6 талтай шүү дээ. Шаардлага бол 4 багхгүй. Энэ нүдэн дээр бол манай хариу бол 4 гэж гарна. Яг тэр 4 тал нь за дээдэлтэй, доотлолтой, наадталтай, цааталтай бүрэн гэсэн үг шүү дээ. За энэ голын энэ нэг нүдийг харъя л да. Энэ чинь манайхаар бол 1-2 юм те. За хэд ч гэсэн яах вэ? Тэр нь болж байна шүү. Энэ нүд бол доороо хөрштэй, цаанаа ингээд 4 талтай хөрштэй ингээд ганцхан тал нь сул байгаа шүү дээ. Гэхдээ ямар ч хэсэн гэсэн хөрштэй байгаа. Тэгэхээр манай дүрсийн нэг хэсэг мөн гэсэн үг. Тийм учраас будна. Гэхдээ бодохдоо 5 тал нь бодогдсон байгаа. 5 тал нь хөрштэй байгаа учраас нэгэн талт нь л бодно гэсэн үг. Одоо ингээд бодчихлоо ер нь бол санаа нь бол ингэ гэсэн үг шүү дээ. Дашгүй бодчих. Хөршүүдийг тоолж байгаа гэсэн үг. Тэгээ хөршүүд байвал хөршүүдийн тоолохын тулд эн чинь нэгээр дугаарлагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр би тэгүүд дээр нь тэгүүдээ шалгах боломжийг олгоод тэгүүдтэй юу хийчих. Асива тэгээс эхлүүлээ зарлчих. Тэгэл бол. За тэгээд нэг А гэж хэлээ л дээ. 128 тэгээд H W юм тий. Тэгээ баахан данууд орж ирэх нь шүү дээ. Эдэн давхар байгаа юм бэ гэсэн үг шүү дээ. За. Энийг нэг бодъё. Тэгээд дэс мөн юутай бас болмоор байна л да. Та юу лээ. Спочийн зарим бодлогыг сайн болмоор. Хүмүүс асуусан л да. RJK RJ ой int I тэр хөршүүдийн тоол чухал гэсэн үг. Одоо энэ нүдний хувьд авч үзье л да. Хөршүүд нь цаана нэг байгаа. Энэ талд нэг байгаа. Тэгэхээр 4 талд 2 талд нь хөрш байгаа юм чинь нөгөө 4 дээр л бодно гэсэн үг. Бүрнэ гэсэн үг. Тэгэхээр энэний хувьд бол 4 гэдэг бүрэлдэхийг шаарддаг байхгүй юу. Тэгэл бүх нүдэн дээр бүрэлдэхийг тооцоол франк гэж бодчих л доо. Зүнийг за манай машин бол тэгэр дүрцэн байгаа шүү дээ. Өндөр за аль нэсэн ч гэсэн яах вэ? Өөртөө тэрийг л зөвлөж болол. Дараа нь үлээ. H мөрөнд тэ. Син тэгээд нэг авчтай. Тэгэхээр бид нэр for одоо бүрэлдэхүүн шууд хийчих шүү дээ. Тэнцүү 1 тэнцүү T шууд дүрсэн дээр яагаад I J K дүрс байгаа шүү. Тэгэл. За одоо шууд бүх нүдээ тоолчих шүү. HW энэ өндөр нь хэд хүртэл явах юм бэ? Бид нэг дээшээ толж жагаад энийг дуусгахгүй. Тэгээ энэ 100 хүртэл явах. За тэгээд хэрвээ манай ани JK мэн тэг байвал энэ тусцсан гэсэн үг тийм.
За үгүй бол тоолчих штэ. Тэгээд тэнцүү 0 гэж хагаад тэгээд нэгэн тэнцүү 6 өршөөл тоолчихно. Өршин яах вэ? За дээдлийнх нь хөршүүл энэ. За доотлийнх нь хөршүүл энэ. За зүүн талынх нь хөршүүл нэг төвшөнд энэ тэг ингээл болчихно төө. Ингээл тэнгүүтээ нэг штэ. Тэгэл бүрэлдэхүүн талбай манай хариу маань тэг байгаа. Хариун дээрээ маа. За бүр тухайн бокс байх юм бол тэгэл тоолоод байна гэсэн үг шүү дээ. Хөршүүдийн тоолол. Гэтэ бидний бүрх хэсэг нь болохоор 6-аас асах нь хөршин тоо шүү дээ. За тэгээд за энэ дээр үз. За энэ дээр 60 гэж гарах хэрэгтэй шүү дээ. 60 шүү. 60 үжин тэ. За одоо илгээж үзье. Тэгээ энийг зөвхөн бодсон бахаар би дээрээс биш. Хөдөлтөнд оруулмаа санагдаа гэсэн. Заалж авах тэ. Яа зэ. Болцоо. За нэг юм баталтай. Амархан байгаас. Энэ бол ер нь бол хачиж. Энэ бол амархан батлага. Хүмүүс зүгээр энэ амар хэцүү батлагын өгүүлбэрээс нь цухтаад юм аа тийм үү. За, спожин эн чинь хит юм бэ? 77-42 гэдэг батлага шүү. Тэрийг бодож үзүүллээ. 67 дахь бичлэгээрээ. Дуслаа.